За өдрийн мэд түгээн нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За бид нар өнөөдөр маш сонирхолтой маш чухал сэдвийн талаар ярилцахаар цуглаад байна. Тэгэхээр Хомоодны хорт авдар гээд бид нар маш их сонсож байсан. Тэгээд энэ дээр голчилж нэг эмэгтэй хүний асуудал юм шиг, эмэгтэй хүний өвчин юм шиг яригадаад идэг. Тэгэхээр яг тийм юм уу эсвэл ямар юм гэдэг талаар өнөөдөр ярилцахаар за хавдар судлалын үндэсний төвийн хорт хавдар эрт илрүүлгийн бүртгэл хангалттай албаны хэмж уран болор за мөн хавдрын даван туулагч оюун нар хүрэлцэн яриад байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг бас хоромж мэдээллийн эсрэг факт чекийн нэгсгэн байгуулагч Тамира за мөн Гөгөөцгийн сайтын ерөнхий редактор Адьясар нар хөтлөө явуулна. За тэгэхээр эхлээд Хомоодны хорт хавдар гэдэг нь ер нь л эмэгтэй хүнтэй хамааралтай л бодоод идэг, яриад идэг. Энэ дээрээс эхлэе гэж бодож байна л да. Хомоодны хорт хавдрыг эмэгтэйчүүдтэй холбоотой хамгийн гол шалтгаан нь эмэгтэй хүнд байдаг хэрэгтэй учраас л одоо эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин гэж ярьдаг. Гэтэл энэ өвчнийг эмэгтэй хүмүүс ганцаар үүсэхгүй шүү дээ. Нөхөртэй байж ич бэлгийн харьцаанд орж байгаа хүнтэй байж ич л тэр хүнтэй хамтал үүсгэн гэсэн. Тэгэхээр яадаг вэ гэхээр манай ирчүүд нөгөө одоо чи өвдсөн юм чин гэдэг байдлаар айгу ханддаг. Гэтэл таа ч гэсэн бас уулна хамтран үүсгэлцсэн л хэвгүй эрэгтэй хүн те. Тийм учраас одоо эмнэлэгт явахт нь ч юм уу янз бүрийн шинжилгээ өгөх гээд явахт нь бас эхнэрүүдэд дэмжиж яагаад хамт явж болохгүй гэж те. Яагаад гэвэл бас л таны хариуцлага байгаа даа байхгүй. Тэгээд дээр нь яадаг вэ гэхээр одоо ингээд вирусын шинжилгээнүүд өгөөд ирэхээр ихэнхдээ манай эмэгтэйчүүд л шинжилгээ өгдөг. Эрэгтэйчүүд бол ихэнхдээ өгдөггүй. За тэгээ эмэгтэй дээр ямар нэгэн асуудалтай хариу гарсан тохиолдолд хинээс хаанаас аваад ирсэн бэ гэдэг байдлаар гэр бүлийн хооронд маш их одоо маргаан үүсдэг. Гэтэл энэ вирус маань маш түгээмэл вирус учраас хинээс хизээ авсан нь тодорхойгүй гэсэн. Тэгээд дээр нь яг гэхээр энэ маань болохоор одоо яг бид нар бол энэ хүний папиллома вирус гэдэг вирус бэлгийн харьцаагаар халдварладаг гэж яриад байгаа боловч энэ маань арьс салс шүрхэлцгэж гэсэн халдварлах боломжтой. Тэгэхээр 100% одоо бэлгийн харьцаагаар гэж бас ойлгож болохгүй. Маш зөвхөн хувь ер нь жишээ нь өөр ямараар гэж арьс салс шүрхэлцэх байдлаар гэсэн. Одоо бэлгийн харьцаанд ороогүй ч гэсэн одоо магадгүй яг энэ дээр ингээд ялгаа гарч ирдэг байхгүй. Манай мэрэгжлийн ингээд арьс салс тэгээд хэлж чадахгүй. Арьс салс шүргэлцэх гэдэг нь би жирийн амьдрал дээр та бүхэн одоо жишээлбэл та бүхэн яавал арьс салс шүргэлцэх юм. За жишээлбэл бид тэр гар барих юм бол мэдээж халдахгүй. За бэлгийн харьцаанд ороход хоёр хүн тэрвэлдлээ гэж бодоход одоо юу гэдэг те яг бэлгийн харьцаанд орж байгаа хэсгээрээ шүргэлцсэн тохиолдол халдна гэсэн. Тэрнээс биш би тань руу налаад ч юм уу бит хоёр хатраа нийлүүлээд ч юм уу халдахгүй гэсэн. Вирус байгаа газар маань шүргэлцсэн тохиолдол халдна гэсэн. Зүг. Түүнээс ч нөгөө ил яар шарах мархаар ч юм уу тэгж байлгүй юм байна тий. Гэхдээ жишээлбэл нөгөө нэг хүзүү хоолойны юу лээ? Ам залгуурын хавдар эсвэл нөгөө нэг хомхот олоохын тэр байдаг штэ тий. Энэ чи HPV вирус ч бас нэг вирус нэг юм шиг үгүй штэ. Тэр маань цусан дотор л явж байгаа л гэсэн үг штэ. Гарч илэрж байгаа юм. Тэрнээс одоо юу гэдгийг хомхот олоодсон байдлаар халтна гэж байхгүй л тий. Байхгүй. Хомхот олоодсон хоёр хүмүүс л байгаа. Юу яах юм бол тэгвэл цус бүтээгдэхүүнээр дамжих юм уу? Цусаар бол дамжина л та. Дамжихгүй. Дамжина гэсэн. Гэх мэтчлэн юм байна тий. Ямар ч үйл ажиллагаа гэсэн. Ганцхан бэлгийн харьцаагаар гэж бас туйширч байна. Яг сайн хэлдэг бол яг одоо жишээ нь залуучуудын дунд ч юм уу цуг очоод шинжилгээ өгөх ч юм уу эсвэл одоо юу гэдгийг шинжилгээ өгөх юм бол баригдчихин ч гэдэг юм уу тий. За дээр нь бас яадаг байх юм бол вирус маань өөрөө айгүй онцлог. Дархлаа муутай хүндээ илрээд идэг, дархлаа сайтууд илрэхгүй гэсэн. Жишээлбэл одоо гэр бүлийн хоёр хүн очоод өглөө гэхэд эмэгтэйд вирус илрээд эрэгтэйд илрэхгүй байх юм бол тухайн эрэгтэйд одоо надад угаасаа байхгүй гэсэн утга вирус биш гэсэн үг. Тэгэхгүй нөгөө эрэгтэйд нийлэхгүй болгоод тийч бөө хэрүүл гарах юм шүү. Эрэгтэйд нийлэхгүй, эмэгтэйд нийлэрэнгүүт нөгөөх маань нөгөө эрэгтэй маань юу гэж бодох юм бол чи надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороод энэ вирусыг авсан байна гэдэг байдлаар хардна гэсэн. Гэтэл яг үнэндээ яг адилхан вирус орж ирлээ гэж жишээлбэл бид нар яг нэг өрөөнд байж байгаа мөртлөө одоо ханиадны вирус жишээлбэл орж ирлээ гэхэд хамгийн дархлаа муутай тусаад дархлаа сайтай эсэргүүцэл явчихна гэсэн. Яг тэрнтэй адилхан гэсэн. Тэгтээ шинжилгээ гарч гарахгүй гэдэг нь гэсэн. Тэгэхээр л харин ингээд бид амар буруу ойлголттой цэвэрлэгдээд байна л гэсэн үг. Амар буруу ойлголттой учраас тэгээ шинжилгээ өгөхгүй
өгөхгүй өхөөсөө төвөгшөөгөөд эсвэл өгчүүл ингэчин тэгчин гэсэн дандаа нөгөө буруу бодлуудаас болоод юм л бодоод л байна л гэсэн. Тэгэхээр энэ вирусын талаар ерөөсөө энэ бол маш түгээмэл вирус шүү. Хин хизээ хаанаас яаж авсныг мэдэх боломжгүй гэдэг аюул санах хэрэгтэй. Боломжгүй юм шүү дээ. Палеомавирусын чинь бас нэршил нь өөрөө их жоохон анханасаа бид нарт танигдахдаа эхмо нэртэй танигдсан юм шиг байна тий. Бэлгийн олон авдагчтай хүн тусдаг юм шиг ойлгоцсон гэх юм уу тий. Тэгэнгუთ тэр чинь өөрөө тэр вирус чинь нийтлэг түгээмэл байдаг юм биш тий. Маш түгээмэл вирус ахгүй. Одоо 10 хүн нэг анги дотор одоо 10 хүн суучлаа гэхэд 8-нд энэ вирусаар ямар нэгэн байдлаар амьдралынхаа хугацаанд халдварлагдсан байх боломжтой байхгүй. Тухайн тэгээд вирус маань өөрөө ямар шинж тэмдэг тухайн хүнд өгөхгүй учраас тэр хүн өөрөө вирус дэсгэж мэдэхгүй гэсэн. Тэгээд тэндээсээ одоо жишээ нь омоо үзүүний хорт хавдар болох тохиолдол нь уг нь бол бага ховор юм байна тий. Манайд бол асуудал болоод байна. Манайд л их байгаад байна. Үгүй яг манайд их биш л дээ. Манай эмэгтэйчүүдийн дунд их байгаа тоххой. Одоо бусад улсуудын эмэгтэйчүүдийн хувьд бол бага байдаг өвчин Монгол улсад маань их байгаа байхгүй. Тэрнээс биш Монгол улс омоо үзүүний хавдраар нэгдүгээр орж юм ороод байгаа юм огт биш гэсэн. Манай их байгаа шалтгаан нь юу вэ? Манайд их байгаа шалтгаан нь манай эмэгтэйчүүд шинжилгээ өгөхгүй байна л гэсэн. Бүр болохоо ойлцсон үед нь ирж эмнэлэгт хандаад тэгээд онцлогдоод байна гэсэн. Уул нь бол 9 шинжилгээ ядаж 1 удаа 2 удаа өгсөн байх юм бол алдлаа гэхэд 2 удаа өгөхөд бол аль нэгэнд илэрчил таарах байхгүй. Тэгэхэд эмчилүүлчих юм бол хавдар болохоос өмнө эмчилж чинь гэсэн. Тэгэхээр л ерөөсөө одоо за нэгдүгээр арга зам нь бол бэлгээр занд орохын өмнө вакцин. Тийм. Вакцинтай байх юм бол байхгүй гэсэн үг тийм. За нөгөөх нь бэлгээр занд орсноос хойш ерөөсөө шинжилгээ өгөх асуудал юм байна тийм. Ер нь бол эмэгтэйчүүд маань ямар нэг байдлаар энэ вирус миний биеийн дотор байна уугүй гэдгийг 30-аас дээш насныхан шүү дээ. 30-аас доош насныхан бол ач холбогдол болж байна. 30-аас дээш насныхан PCR гэдэг шинжилгээ өгөөд надад энэ вирусын халдвар байна уугүй гэдгийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Хэрвээ байх юм бол энэ дээр бас санаа зовдох шаардлагагүй. Жилийн дараа давтаад өгчих. Жилийн дараа давтаад өгөхөд зарим эмэгтэйчүүдийнх байхгүй болсон бай, зарим эмэгтэйчүүдийнх байж л гэсэн. Бүр хүндэрсэн тохиолдол байгаад байгаа тий бас. Яг вирус хүндэрнэ гэж байхгүй. 30-аас тэгэхээр би дахиад нөгөө сайн 30-аас өмнөх насныхан шинжилгээ сая ярих сонсохлоор ингээ 30-аас өмнөх наснаас шинжилгээ өгөх шаардлагагүй юм шиг санагдаад байна. 30-аас өмнөх насныхан яагаад шинжилгээ өгөх шаардлагагүй гэдэг байгаа гэхээр ерөнхийдөө энэ вирусын маань нөгөө хамгийн оргил үеийн 30-аас доош наснд л байдаг. Яг хөтэй бид нар ингээ тоогоор ярих юм бол тийм ээ статистикаар тий дийлэнх тийм байна. Гэтэ тэр дотор 2 хүмж бай, 5 хүмж байдаг чинь бас л 5 хүн амьд байгаа шүү дээ. Яагаад 30-аас доош нас гэдэг нэгэд байгаа юм гэхээр 20-оос доош насныханд өндөр байна. Өндөр байж байгаа залуу хүний тархлагаар тэр маань цэвэрлэгддэг. 30-аас хойш хадгалагдж байгаа вирус маань өвчин үүсгэх магадлал өндөр болоод байна гэсэн үг байхгүй юу? Тийм утгатай гэсэн. Тэгэхгүй бид нар 30-аас өмнөх насны 25-таа ч юм уу охтуудад бүгдэнд нь вирус үзээд тэр вирусыг бүгдийг нэмчлэнэ гэж дайраад ч юм уу. Тэр одоо умаа үзүүний хавдар болчих магадгүй гэдэг байдлаар эмчлээд ах юм бол энэ маань нөгөө тэр нөрөө бүр илүү өрөөсгөл дараагийн хүүхэд гаргахад ч юм уу ингээд сөргөнл үүсгэх гэсэн үг байхгүй. За даван туулагч маань бас ирсэн байгаа тий. Тэгэнгүүт түрүүний ярьжсэн адилхан нийгэмд ч хүмүүс ч эрэгтэй тэр байтугай эмэгтэйчүүд өөрөө хүртэл энэ умаа үзүүний хорт тавдрыг чинь ингээд нэг болохгүй муухай юм шиг үзээд шүү дээ тий. Тэгэхээр таны хувьд яг нөгөө онцлогчныхаа дараа гэр бүлийнхандаа яаж хэлв, тэр тус маань нөхөртөө яаж хэлв, хүмүүс яаж хүлээж авав, эргээд нөгөө олон нийтэд энэ өвчнийг юу гэж хэлж зүгээр ойлгуулмаар байдаг вэ гэдгээс бас ярил. Манай анх дуулчаад хамгийн түрүүнд хүртэл үлээлсэн. Тэгээд дараа нь гэр бүлийнхэнтэйгээ ингээд хортоо хавдрагч байна гэд ингээд хэлжсэн. Тэгээд ер нь яг уу хамгийн энэ ялангуяа энэ хавдраг гэдэг өвчний чинь тийм ээ. Ингээд даван туулахад хамт байгаа хүмүүс айгүй чухал байдаг. Ялангуяа нөгөө байнгын цуг амьдарч байгаа гэр бүлийн хань ижил те өөр өгөхөд за цаашлаад нөгөө ах ээж ээж аав ч юм уу энэ хүмүүс айгүй их тэм тусалдаг байхгүй. Миний хувьд яаж тулсан? Яг яаж бит хоёр хүлээж авсан? Манай нөхөр яаж тэрийг хүлээж авсан гэхээр ингээд мэдээж эмчийн зөвлөгөө гэдэг айгүй чухал байсан тухайд. Тэгээд тэрийг хүлээж авч байгаа хүний хувьд бас айгүй чухал. Мэргэжлийн үнийг зүгээс хилээ тайлбарлаад ингээ хэлэнгууд манай нөхөрч гэсэн ингээд уншиж судлаад за ийм юм байт юм байна. Эн чинь зөвхөн нэг хүний асуудал биш ингээ хоёр хүний асуудал юм биш үү гэдгийг ойлгоод ингээ тэрнээс биш надтай айгүй ингээд эмнэлэхээр өдөр болгон цог явдаг гэсэн байхгүй.
Тэгээд нөхрийнхээ тэр тал дээр нь би их баярлж авдаг. Тэгэхээр залуучууд маань бас мэдлэгээ дээшлүүлээрээ эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээрэй л гэж хэлмээр байна. Тийм, ерөнхийдөө бол бас умаа зүүнний хавдрын онцлогдчихийг энтергээс сонсоход бол манайхны дунд бол яг нөгөө нийгмийн хэв маяг гэдэг ч юм уу тийм энэ байдлаараа нөгөө айгүй ялгуурлан гадуурхах тийм хандлага айгүй гардаг. Тийм, ерөн сонсоод ангууд тэгдэг юм шиг эмэгтэйчүүдийн эмчэд очино гэдэг үгийг хэлэх чинь өөрөө нэг эрэгтэйчүүдэд айгүй сонин санагдаад идэв юм шиг. Нэг юм болохоо байж тээ энэ нэг л юм хийчтэй гэсэн нэг юм хадлага төрүүлээд идэг юм шиг. Тэгсэн чинь нөгөө эмнэлэгт чинь болохоор эрүүл байгаа дээрээ онцлуулаад урьдчилан сэргийлэх юмаа хийлгээ гэдэг. Эсвэргээр юу ч болохоо болцохоор чи эмгтээчүүдийн эмчэд очиж байгаа юм бэ гэдэг хандлага өөрөө манай нийгэмд аюул их түгээмэл байгаа юм шиг л санагдаад идэг. Тэрийг халцгаая. Нөхрүүдээ халцгаая. Нөхрөөд ч гэлтгүй ер нь хүмүүс эмнэлэг явлаа гэхээр юу ч өвцсөн гэдэг. Яг нөө одоо наадтан дээр чи нөгөө залуу хүн өвдөлтгүй те. Чи залуу хүн байж яагаад хүчээ хилээд байгаа гэдэг ч юм уу. Энд чи ерөөсөө ичид санаа зовх юм биш. Залуу хүн ч гэсэн ядардаг, залуу хүн ч гэсэн үлсэн, цанган те. Өвдөн. Нэр яг залуу юм байж өвчээргүүлээ ч юм уу те. Залуу гэдгээр аягүй тийм яг гадуурхал. Залуу гэж залуу хүмүүс гэдэг. Сая тэр нөгөө нэг таны ярин дээрээс бас эндээс бас нөгөө нэг вакцины эсэргүүцэгч нар би одоо яг оны өмнө аягүй харсан байхгүй юу. Марч ялангуяа нэг хуурамч мэдээллийг нэгтэлдэг. Тэгээ энэ ялангуяа одоо энэ HPV вирус энэ вакцины нөгөө товлолт вакцины хийхтэй холбоотой бөөм боллоо шүү дээ. Одоо тэр нэг эмчийн шиг хувцастай нэг эмэгтэй ингээ лайв хийгээ зүгээр ингээ самарч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр болон одоо энэ вакцины эсэргүүцэгчдэр дийлэнх нэг ажиглагдаад байгаа үндэс нь энэ чинь вакцины хийлгээд байх шаардлагагүй зүгээр хүн одоо юу лээ засаг замбраатай явдалгүй байхад тусахгүй гэдэг. Явдалгүй байхад хувийн ариун цэврээ сахиад явчихал асуудал гэж яриад байгаа байхгүй. Айгүй их тавтагдж байгаа. Яг тэр тодорхой вакцины эсрүүцэж байгаа хүмүүс тийм. Яг хамгийн буруу ойлголтоо түгээгээд байгаа байхгүй. Би яг энэ дээр ганц жишээ сансан дээр ярьчих. Яг намайг хим имчилгээ хийлгээд явж байгаад 30 гарцсан ганц би эмэгтэй ерөөсөө бэлгийн харьцаанд орж байгаагүй байжгаад сүүлд ингээд хамтрагчтай болоод ингээд харьцаанд орсон. Тэгээд тэрнээс хойш гэж юм л та. Тэгтээ тэгээ умаа заавдар гэдээ онцлогдсон. Ганц ч төрөөгүй. Тийм тохиолдолтой би бас таарч байгаа юм. Тэгэхээр эн чинь бас зөвхөн нөгөө нэг одоо саяны хүмүүсийн үзэх биш те. Олон хавьдагч гэдэгтэй гол нь биш те. Нэг удаа анхны хавьтлаар гээд түрүү юмш маань бас дурдсан. Дийлэнх нь анхны хавьтлаар гэвчтэй бүр. Дийлэнх нь анхны хавьтлаар энэ вирусыг авдаг, тараадаг гэсэн. Тийм. Тэгээд тэрний явцын зүйн хэдэн жилийн дараа хавдар болох болно. Жилийн дараа хавдар болох эрсдлийг үүсгэж байна л гэсэн. Тэгэхгүй бол одоо бас ингээд бид нар баахан хавдар ярьчлаа. Тэгэнгүүт магадгүй эмэгтэйчүүд маань энэ вирусын шинжилгээ өгвөл энэ вирус гарангууд би хавдартай болчлоо гэж бас ойлгож байгаа юм. Энэ чинь хавдар биш шүү дээ. Танд ямар нэгэн байдлаар эрсдэл байна л гэсэн. Тийм учраас өөрийнхөө бид аягүй анхааралтай шинжилгээгээ өгөөд ойр эмчтэй үзүүлээд явж байгаарай гэдэг зөвлөгөөг л өгнө гэсэн. Тэрнээс биш вирустэй болчлоо. Одоо өнгөрсөн би хавдар болно гэсэн юм бол огт биш шүү. Тэрийг бас аягүй сайн. Тийм үү. Энэ бас чухал мессеж юм дээ. Тэгээ нөгөө дахиад зүгээр хэрвээ хавдаар яг ингээ онцлогдчих юм бол хизээ авсан нь юунд хамаатай гэж тэрийг даван туулах яаж хэмжлэх вэ гэдэг дээр л анхаарах нь чухал юм шиг гэдгийг бас хэлмээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө умаа зүүнний хор тавдар тусчаад тэрийг нөгөө нуух гэдэг юм уу тиймэрхүү эрсдлүүд бас гардаг юм шиг эмэгтэйчүүдийн дунд байд юм шиг байна. Тэгэхээр хизээ яасан чухал биш. Одоо энэс цааш би яаж идэх вэ? Эрүүл байх вэ? Амьд байх вэ гэдэг асуудал чамд төрөмөл. Яг манай эмэгтэйчүүдийн дунд манай ер нь хүмүүсийн манд дунд яг тийм ойлголт байгаа байхгүй юу? Энэ одоо ийм болохоор л тусцсан гэдэг ч юм уу тийм. Яагаад тийх ёстой гэж тийм. Одоо жишээлбэл миний толгой өвдөө нэхэр чи тийм болохоор л толгойч өвдөж байгаа юм хэлж болохгүй өстэй. Яг тэрнтэй адилхан байхгүй. Өвчин бол яг л адилхан өвчин л гэсэн. Ямар ч хүн байсан өвчин тусах эрсдэл байж л байна гэсэн. Тэгээд бас нөгөө вакцины юу яасан шүү дээ. Тэр вакцин дээр болохоор би бол яг үндэ бол тэр вакцины эсэргүүцлийг бол ерөөсөй ойлгоогүй. Яагаад ингэ тий? Би бол вакцины эсэргүүцэж байгаа хүмүүст зүгээр хийх юм. Ерөөсөө л та хүүхдүүд эсрэг гэмт хэрэг хийж байна л гэж хэлмээр. Бид нар
ирээдүйн одоо үр хүүхдүүдээ ирээдүйд хавдар гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд хамгаалах гад үйл ажиллагаа явуулж хахад тэрний эсрэг зохион байгуулалтаагаар ингэж одоо буруу мэдээлэлтэй түгээж байгаа. За тэгээд тэрэнд нь манай хүмүүс ерөөсөө ганцхан мэдээлэл сонсоод итгэждэг. Тэгэнгүүт араас нь хичнээн сайн мэдээлэл яваад тэрийг огт хүлээж авдаггүй. Зөвхөн ихний сонссон муу мэдээлэл сонсоод тэгээд тэрийг өөрөө сонсоод бусдаа бүр муу олгоод түгээгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол айгүй одоо юу гэдэг нь хуваа хичээсэн, магадгүй хуваа хичээсэн л гэж хэлмээр юм би бол. Яг ингээ харахад бол янз янзын шалтгаан бас харагдж илээ те. Бөөнөрөө ямар хэлнээс орчуулад юу хийгээд байна. Өөр ямар сэдвүүд дээр дуурч ийн интерхлээр сонин зүйл тогтлоод ажиглагддаг юм байлаа. Тэ. Тэгээ энэ дэр нэг дэлгэрүүлээд яах вэ? Зя маш их баярлалаа. Төгсгөлтөнд та хоёрын зүгээс сая хэлж амжаагүй энэ зүйлийг хэлж байна гэсэн зүйл бий юу? Ялангуяа одоо хосуудад ч юм уу зориулаад ч юм уу те. Нөхрүүдэд надад зориулаад. Би яах вэ? За яг Умаа Узууны хавдар гэдэг дээр бол яг нэмээд хэлчихэр юм бол байхгүй. Зүгээр хавдар гэдэг өвчин маань ерөнхийдөө бол бас яг дээр үед бид нэр хөршин мөсийн өвчин гэж ойлгодог байсан шүү дээ. Яг нас ахих тусам хавдрын өвчлөл нэмэгддэг нь үнэн. Дээр нь яадаг вэ гэхээр манай Монгол улсын маань өөрийн нөгөө хүн амын маань насжилтыг ингээ харахаар залуу орн баггүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр бид нөгөө одоо тухайн насанд хэд тохиолж ийнэ гэдэг төвшингээ бодохоор хөршин хүмүүст илүү одоо тохиолдоод байгаа юм шиг харагддаг. Гэтэл одоо яг одоо өвчлсөн өвчлөлөө хувьчлаад ингээд үзэх юм бол ерөнхийдөө залуу хүмүүст бол их тохиолдож байна. За ихэнхдээ нэг 40-с 70 насны хүмүүсийг бол хавдар гэдэг өвчин маш их тохиолдоод байгаа байхгүй. Дээр нь яаж байгаа гэхээр ерөөсөө л манай улсын хувьд бол хоол боловсруулах замын эрхтний хавдрал маш өндөр байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол бидний хооллолт буруу байна л гэсэн үг. Тэрэн дээр л одоо хэлмээр байна. Баярлалаа. Үнтэй зөвлөгөө өгсөнд таны зүгээс. Миний зүгээс гэвэл залуу хосуудаа одоо бид нар яалтчгүй нэг хөгжингүү айгүй хурцтай өгч байгаа нэг энтерч юм л та. Тэгэхээр бид нар гэр бүл болохоо, өөр хөлтэй болохоо тий ер нь одоо төлөвлөх цаг нь болцсон байна гэж харж байна. Тэгэхээр төлөвлөн гэдэг чинь эхлээд эрүүл мэндэ бодож, эрүүл байж тий эрүүл ээжээж танаас таанараас эрүүл хөвгт гарна. Тийм болохоор өөрсдийнхээ эрүүл мэндэд хамгийн их анхаараарай л гэж хэлмээр байна. Баярлалаа. За маш их баярлалаа. За өнөөдөр маш үнцэнтэй мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь бид нар ерөөсөө хавдарч манай хүмүүсд одоо маш одоо гол асуудал болоод байна те. Яг үнэхээр эрүүл мэнд дээр хавдар өндөр байна. Тэр дунд Умаа Узууны хавдар. За ялангуяа сая бид нар нөгөө хосууд дээр яг төвлөрч ярьлаа л да. Энэ айгу чухал байх гэж бодоод байна. Тэгээд ярианаас бол зүгээр би жишээлбэл эрэгтэй хүнийхээ хувьд, нөхөр хүнийхээ хувьд, аав хүнийхээ хувьд ямар ч байсан гэр бүлтэйгээ шинжлэхийн хамруулах гэдэг бол маш чухал байна. Манайх бол одоо тэр 30-аас 60 насны хооронд байгаа учраас те. Тэгээд энэ өөрөө үндсэн шалтгаан үүсэл инээ тэрээ бол одоо ямар нэгэн хэний юуны гэдэг юм бол огт падли байхгүй гэдэг бол маш чухал мессежийг бид нар энэгээр дамжуулж хүмүүст өглөө гэж бодож байна л да. Тийм учраас эрэгтэй эмэгтэйгөө бүгдээрээ яг энэ асуудал дээр мэдлэгтэй хандъя. Бүгдээрээ одоо дандаа энэ тентх юм дагаж шуугаж ингэж яваад одоо нийтээр мэдээлэлтэй харилцах суурь боловсрал, эрүүл мэндийн суурь боловсрал, энэ боловсралдаа ер нь анхаарцгаая. Юм болгон шуурдаггүй бай, шинжлэх ухаан шар бай гэдэг үгээр энэ нэвтрүүлгийн дугаарыг дуусгая гэж бодож байна. Хүрэлцэн хоёр зочинтой маш их баярлалаа. Онцгойж даван туулагч оюун дардаа маш их баярлалаа. Маш их үнцэнтэй мэдээллийг өгч байгаад энд маш том зориг гэж бодож байна. Дахиад цаашаа олон хүнд чадах чинээгээр хүргээрэй гэж хүсэж байна. Өшөө нөгөө талаас одоо хэвлэл мэдээлэл талын одоо дэмжлэг одоо юу гэж энэ тусалцаа байх юм бол хидэж хамаагүй хандаарай гэж албаар энэ дээр хэлмээр байна. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баяртай.